Ганц эвэртлөө Пегасус гээд бодит амьдрал дээр яагаад байдаггүй вэ? Учир нь тэд загварын чанарын хяналтанд тэнцээгүй. Бурхан дэлхийг бүтээдэгч амьтдыг зохион бүтээх нь амаргүй ажил гэдгийг хурдхан ухаардаг. Иймээс энэ ажлыг Бурхан Тэнгэрийн дизайны багт даатгадаг. Бурхан өнөр модон дээрх навчийг иддэг амьтан, маш бага хэмжээгээр иддэг амьтан, хөөрхөн гэхдээ хэтэрхий хөөрхөн биш гээд тодорхойгүй боломжгүй өрсөлдүүдийг өгдөг. Дизайны баг нь биологи, анатомиг ашиглан амьтдыг бүтээхийн тулд их зовдог. Хэрэв Бурхан загварыг зөвшөөрвөл тэр амьтан дэлхий дээр амьдрах хэрэгтэй бол. Тэгвэл загвар буцаагдаж үйлчлүүлэгчийн сэтгэл ханах хүртэл засварлагдана. Шинхэн сахиусан Тэнгэр Шимадагийн ажил бол эдгээр амьтдын загварыг Бурханд хүргэж үр дүнгийн тайлагнах. Дизайнер бүр өөрийн гэсэн өвөрмөц сонин аргаар боломжгүй өрсөлдүүдийг эрхэн шийдгийг Шимадатай хамт суртахаа. Хибисо Цута Сузуки Тарако нарын мангаагаас сэтэлсэн Тенчи Соусо дизайн буй араас 10 маш сонирхолтой. Хэрэв биологи, ялангуяа амьтны анатомид дуртай бол энэ анимен дээр хөгжилтэй ойлгомжтой байдлаар тайлбарладаг. Өдөр бүр нэг аним.